Тэр төв сайхан нутагтан амин хайртай хүүн билээ. Төр дэвз ангидсан алсын хараатай түшээ билээ. Тэр аавын мөртэй нутгийнхаа уул хайрханд сүслэж залбирдаг Монгол. Адун чимээтэй талынхаа уртын дунд уярч хайлдаг Монгол. Соён бүний хос загас нар зөвөрийг хэн ерөөлд шүтсэн Монгол. Солонго татсан тэнгэртэн хиймран сүлдэлсэн түшээ Монгол. Тэр ардынхаа захиасыг амин тангаргаа гэж дээдэлсэн ардын намын галмансан төрийн хар хүн. Ачаа даах хүндээ итгэл хүлээл гэж алдааг засч чадах нэгэндээ улс орон хүн зөөнийхон хувь заяаг даатхан өөрүүлдэг нь Монголын төрт ёсны түүхэн уламжлал мөн билээ. Тиймдээ чи төрд доороос нь дээшээ дэвшиж өгсөх биш. Дэвхэрч орогчд дэндүү олширсан өнөө цагт тулахтай, дуршлагтай, альваад нуруутай, алдаа хийгүй хүндэл итгэл үзүүлэхийг чухалчилж байна. Үеийн үед цагийн цагт эгзэгтэй цаг мөч бүхэнд эх орон тусгаар тогтнолоо баттгаж, ард түмнийхэн итгэл сэтгэлийг нэгэн чигт нийтхэн зангидж ирсэн ууган намын дарга Миягомбын энх болдод өнөөдөр ачааны хүндийг үрч, улс орноо өрнөөс, түмнээ ядуурлаас, төрөө засаглалын дампуурлаас аврах хүндхэн агаад хүндтэй үрэг яалтчгүй оногдож байна. Учир нь түүнд төрийн ажлын ариун их туршлага, түмний сэтгэлийг зөв мэрэгэн залах холчуухан, улс төр нийгмийн амьдралд үлдээж байгаа тодоос тод үйлмөр бий. Түүний төр нийгэм улс төр зүтгэсэн түүх нэн сонирхолтой. Сургууль төгссөн цагаасаа дандаа дэвшиж өсч явсан түүний улс төрийн карьер 1999 оноос хойш бүрч хурдтай дандаа дэвшиж дээшилсэн дүр зураг харагддаг. Их сургууль төгссөн үеэсээ төрийн ажлыг бүр анхан шатнаас нь хийж дүүрэг нийслэлээс эхлүүлсэн тэрээр олж авсан мэдлэг боловсролоо ажлын туршлага, амьдралын ухаанаар өнгөлж, нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Монгол улсын шадар сайд, ерөнхий сайдын албыг хүртэл хашиж байлаа. Өдгөө түүнд 95 жилийн түүхтэй Монгол ардын намайг 2 дахь удаага удирдах, улсын хурлын сонгуульд ууган намаа тэргүүлж орох хувь тохиол ирээд байна. Эндээс эрч хүчтэй, тулахтай энэ эрхэм хэр зангарахтай улс төрч болох нь шууд харагдана. Монголын улс төрд ингэж өндөр түвшинд зөв замаар бэлтгэгдсэн эренбитэй улс төрч энэ цагт цөөхөн төрсөн билээ. Ер нь бол Монголын улс төрд хийрхлээс илүүтэйгээр бодиттой ажил хийдэг. Тэр бодиттой ажлынхаа ард гарч түүнийхээ үр дүн бол ард түмнийхээ сайн сайхны төлөө зориулдаг ийм улс төрч өнөөдөр Монгол усаагаар мэд хэрэгтэй байна. Ийм улс төрчийн нэг бол Миягомбын хөл даргыг бол Монголын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн ийм том улс төрч лидер гэж бол ингэж үзэж болно. Улс төрийн товоонд олон жил чанагдсан. Ингэж чанагдахдаа бол 1999 оноос хойш хотын засаг дарга, шадар сайд, ерөнхий сайд, за тэгээ Монгол ардын намын даргыг хоёрынтай хоёр дахь удаага хийж байгаа явдал нь бол үүний бол тод ноцлогоо гэж бодож байна. Намынхан нөхөд хоёр дахь удаага энэ намын жолоог инх бол даргад атгуулсан нь бол цаана учиртай. Түүхтэй, туршлагатай, үнэт зүйлстэй, бодлоготой ийм том намыг зүгээр нэг жирийн нэг хүн, жирийн нэг улс төрч хүсэл мөрөөдлөөрөө удирдна гэж бол байхгүй. Энийг бол бодлоготой, зарчимтай, зангарахтай улс төрчид авч явдаг ийм л том нам. Энэ намын үг түүхэн ийм байж ирсэн. Тийм учраас инх бол даргын хувьд бол хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч гэж боддог. Улс төрчийн ур чадвар, аж ахуйн ажлын цөлөх ухааны аль аль нь энхүлд даргад бий. Тэр удирдлагын доороо байгаа хүмүүсийг зангидж нэг чигт чиглүүлж чаддаг онцгой авьяастай. Өхрийн бөөр шиг алаг олон намын дарга багтсан үндэсний эв нэгдлийн засгийн газрыг тэргүүлж байхдаа тэр яаж тэгж нэг зорилготой болгож нийтхэн удирдах чадаж байваа гэдэг асуулт өнөөдөр улам тодорч байна. Тулгын 3 чулуу шиг байна гэж төмөндөө амлсан эрх баригчид хэрүүлийн тулан болж, амин хувийн эрх ашигаа уртил болгож увайгуутаж, ард түмний эрх ашигыг уландаа гიშгэн хийрхэх мунхаг удирдагчдын үнэн төрх ил харагдах болсон энэ цагт тэд түүний хаанч хүрэхгүй болох нь улам бүр тодорхойллоо. Тэр ерөнхий сайдаар ажиллаж байхдаа цалинг 230% нэмсэн нь өдгөө гэрэлт түүх болон үлджээ.
төрийн хайр халамжийг хэд хавтгааруулж байна гэхээс өөрөөг тэр үед өрсөлдөгчд нь гаргаж чадаагүй юм. Харин өнөөдөр цалин тэтгэврийг дөнгөж 10% нэмсэн болж амь аргацааж байгаа улс төрчид товчхонтой бол түүнээс 23 дахин бага ажил хийж, иргэдээ 23 дахин бага харж үзжээ гэд хэлчихэд нэг их хол зөрсөн болохгүй. Энхүүлдийг ерөнхий сайд байхад ардын намыг засаг барьж байх үед л Монгол улс төр шиг төртэй байжээ гэж өнөөдөр толгойтой бүхэн халаглаж суугаанч бодит үнэ. Энхүүлд хотын дарга байхдаа нийслэлийн онцгой комиссийг, шадар сайд байхдаа улсын онцгой комиссийг тэргүүлэн ажиллаж, гал түмэр, үер ус, гоц халдварт өвчин, ган зууд, байгалийн гамшигт үзэгдэл, эрсдэл аюулаас эрдэнэт хүний амнаас эд хөрөнгийг авран хамгаалах ажлыг гарамгаа зохион байгуулж ирснийг бултаараа мэднэ. Зүгээр нэг үүрэг чиглэл өгөөд суух биш, гамшигын голомтонд өөрийн биеэр очиж ажиллан асуудлыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэдэг түүний төрлөх чанар олон хүний амь насыг аврах, гамшигын эрсдлийг бууруулахад чухал нөлөө үзүүлж байлаа. Улс төрч гэдэг хоосон цэцэрхэгч, дэмий хэрхэгч биш. Харин шаардлагатай үед хэрэгтэй шийдэл гаргаж, хүний амьдралын зовлон жаргал, нийгмийн тулгамдсан асуудлыг зүрх сэтгэлдээ мэдэрдэг хүн байх ёстойг тэр өөрийн биеэр үлгэрлэн харуулсан юм. Магадгүй тиймдээ ч тэр өнөөдөр төр засгийн нөрөх ажлынхаа хажуугаар 40 гаруй олон нийтийн байгууллагад өдөртөн чиглүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ. Энхүүлд хотын дарга байхдаа ч, ерөнхий сайдаар ажиллахдаа ч, шадар сайдын албыг хашихтаа ч үндэснийх баяр наадмыг зохион байгуулах комиссийг удирдах олон түмний сэтгэлд мөнхөрсөн олон сайхан наадмын бэлтгэлийг хангуулж гардан удирдсан. Жилдээ нэг л болдог дэлхийд ганцхан Монгол наадмыг үлдэх дурсамжтай, өнгөтэй жавхаатай болгох гэж хичээж түүндээж хүрч чадсан. Тэр их ажлынхаа хажуугаар Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн нэр төртэй хэрнээ нэн хариуцлагатай албыг хашдаг. Өнгөрсөн хугацаанд Монголын морин спорт уяачдын холбоог Азийн морин уралдааны холбоонд гишүүнээр элсүүлэх, гадаад харилцааг хөгжүүлэх, уяачдаа өрөмтгчүүлж тэмдэгтэй болгох, тэдний хөдөлмөр зүтгэлийг төр засгаар үнэлүүлэх ажилд эдвхийлэн зүтгэсэн. Монголын морин спорт уяачдын холбоо өнгөрсөн жилүүдэд Монголын хурдан морины уралдааны хөгжлийн бодлогыг тодорхойлж, Монгол улсын өнцөг улам бүрт ажиллаж амьдарч байгаа гишүүд уяачдынхаа хөдөлмөрийг үнэлэмжийг дээшлүүлэх, Монголын үндэсний их соёл, үндэсний хурдан морины уралдааныг уламжлуулан хойч үедээ үлдээх чиглэлээр олон ажлыг шат дараатай хэрэгжүүлж ирсэн. Замун Монголын морин спорт уяачдын холбоо дотооддоо болон гадааддаа олон чухал ажлуудыг хийж хэрэгжүүлж, өнөөдөр Монголын морин спорт уяачдын холбоо Монгол улстай төдийгүй дэлхийн дахин алдар нэртэй энэ морины томоохон байгууллага болж чадсан бүгд баяртай байна. Морины соёлыг түгээн дэлгэрүүлж Монгол уламжлалыг түүчээлэн авч явах энэ ажлынхаа хүрээнд салбар хороодын ажлыг эдвэхжүүлж улс бүсийн чанартай томоохон уралдаануудыг засгийн газрын тогтоолоор зохион байгуулдаг болж цэгцэлсэн түүхтэй. Хүүхэдгүй морийг 5 ухрааж барих, Монгол морь, эрлиз мордыг тусад нь уралдуулах гэд олон чухал ажлыг тэр сэдсэн. Түүнчлэн Мордон Монголын түүхэнд тод томруунаар бичигдэн үлдсэн Хүй мандлын дэнжид Монгол морь 3000 хурдан морины уралдаан, Төм морьны жагсаалыг амжилттай зохион байгуулж 4249 хурдан морь уралдаж 11125 морьтон жагсан Генесийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн удаатай. Тэр намын дараагаар 2 дахь удаага сонгогдохдоо өмнөхөөсөө ч илүү эрч хүчтэй, өөртөө итгэлтэй болсон нь олон нийтэд шууд мэдрэгдсэн. Үнэхээр төлөвшсөн хүчтэй лидер болон эргэж ирсэн. Хэнийгч цаашаа түлхтгүй, хизээч хамт яваа нөхрөө замын дунд гээдгүй эр хүний ноён нуруу улс төрчийн бөөр сүртэй эрхэм чанар түүнд бий. Монголын улс төр түүнийг аль хэдийн хүлээн зөвшөөрсөн. Басгүй түүний байвал зохих орон зайгаар илт дутагдж байна. Түүнийг засаг тэргүүлж байхад иргэдийн амьдрал дээшилж, ирээдүйдээ итгэх итгэл нь өсөн нэмэгдэж байлаа. Улсын сан хөмрөг аривжиж, улс төрийн хэрүүл маргаан намжиж байлаа. Гадаад ертөнцч Монгол улсыг өөр нүдээр харж, хамтран түншилж, харилцан ашигтай хамтын ажиллагааг бодиттой хөгжүүлж байлаа. Гаднаас $1 зээл аваагүй, өр тавиагүй хэрнээ улсаа хөгжүүлж, төрөө эмхэлж, иргэдэд тэтгэж болдгийг харуулж чадаж байлаа. Энхүүлд ерөнхий сайд байхдаа 2006-аас 2007 онд Олимп хөгжил санг үүсгэн байгуулсан. Засгийн газрын шийдвэрээр тамирчдын зардлыг 10 дахин нэмэгдүүлж, цалинг нь 7 дахин нэмсэн. Ингэж тамирчдын нийгмийн асуудлыг анхаарснаар 2008 оны Бээжингийн Олимпиос монголчуудын бүхэл бүтэн 44 жил хүлээсэн Олимпийн хос аварга төрж, агуу тамирчид маань Олимпийн алт мөнгөн медалийг эхэрлүүлсэн түүхтэй.
Одоогоос яг 8 жилийн өмнөх 8 дугаар сарын 14-ний тэрхүү гэрэлт өдөр Монгол улс Олимпийн аврагтай болсон дэлхийн 92 дахь орн болж Монгол үндэснээрээ Монгол цусаараа бахархах уухай улс даяар давлан шаагаж байлаа. Эвийн хүчийг олондоо эргүүлэн бэлэглэж, итгэлийн галыг дахин сэргэ мандуулсан энэ түүхтүүл явдалд энхүүлд даргын оруулсан гавья даанчих гэдгийг Монголын шигшээ багийн тамирчид, багш дасгалжуулагчид дуу нэгтээ хүлээн зөвшөөрдөг юм билээ. Хожим тэр 2012 оны Лондонгийн Олимпийн Монголын багийн ахлагчаар ажиллаж, тамирчидтай аавын сэтгэлээр ахын түшгээр хандаж, урам дэм, урагшлах ядах хүч өгсөний үр дүнд Монгол улс Олимпиад оролцсон түүхэндээ хамгийн олон медалийг хүртэж, алтан соёмбот төрийн далбайгаа алс Лондонгийн тэнгэрт мандуулж чадсан юм. Алдрын оргилд монголчуудаа гаргаж чадсан, амсаж үзээгүй аз жаргалтай мэдрэмжийг монголчуудаа мэдрүүлж чадсан Олимпийн аваргуудын олон медальтнуудын амжилтанд хүрэх зам жимийг тэр ингэж зассан гавьяатай. Манай их бол дахол өөрөө маш их спортыг дэмждэг, Олимпийн төрлийн спортыг ялангуяа маш их дэмжиж одоо ажилдаг. 2006-аас 2007 онд энэ ерөнхий сайдын нэрэмжтэй Олимпийн хөгжил санг анх байгуулжсэн. Тэр байгуулсныхаа үр дүнд бол ард түмний одоо дэмжлэгтэйгээр орж ирсэн мөнгөийг бол тухайн үед тамирчид одоо шууд одоо гардуулж өгч ирснээр тамирчдад бол маш их одоо үнэтэй хувир нэмэр болж ирсэн. Энд бол манай үеийн тамирчид бол энэ хөл дахад бол маш их баярлж явдаг. Ингэснээр монголчууд бид 44 жил хүлээсэн анхны Олимпийн алтан медалийг 2008 онд авч чадсан. Нөгөө төвөөр 2012 оны Лондонгийн Олимпийн багийн ахлагч хийж улс орноо хөлөөлж явж ирсэн. Тэр Лондонд бол би бол ерөнхийлөгчтэй бас хамт очиж тамирчтай дэмжсэн. Тэр үеэр бол тамирчид маань одоо үнэхээр сэтгэл хангалуун мөн одоо Олимпийн хотхон дотор энэ хол дах маань яг л одоо спортын хүн шиг өөрөө баг дунд нь орцсон тамирчтай зөвлөгөө өгөөд өөрийнхөө үнэтэй зөвлөгөө өгөөд ингэж явж ирсэн. Энэ онд хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам Риогийн Олимп болно. Басгүй улс төрийн уралдаа наадамч гэж хэлж болох улсын хурлын сонгуультай. Риогийн тэнгэрт Монголын далбаа мандаж, Монгол төрийн дуулал эгшиглэхийг сэтгэл догдлон хүлээж суугаашгэ 3 сая Монголын заяаг гундаахгүй авч явах итгэлийн түлхүүрийг эргэд сонгогчд энхүүлдийн тэргүүлсэн Монгол ардын намд гардуулах нь гарцаагүй. Улс төрийн наадамд түүний тэргүүлсэн нам өнгөлж, улсаа өрөөс эрэгдээ ядуурлаас аврах нь эргэлзээгүй.